Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амгалан гэрж Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвхийг хүргэж байхаар зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн ярилцлагуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Манай өнөөдрийн зочноор МАСА буюу Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Нансалмаагийн Санжааханд урагдан оролцож байна. Тэрээр 2015 онд Fulbright-ийн тэтгэлэг шалгаран Америкийн нэгдсэн улсад нийтийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хүртсэн билээ. Мөн 2017 онд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын IVLP тэтгэлэг хөтөлбөр шалгаран оролцож байсан юм. Бидний урилгыг хүлээн авч студид манд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа хандаа. Сонсогчдод маань та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Баярлалаа. Сайн байцгаана уу? Намайг Санжаахан гэдэг. Би UNICEF буюу Ноби хүүхдийн сангийн санхүү хяналтын ахлах ажилтан гэдэг албан тушаал дээр ажилладаг. Тэгоор бараг 8 жил ажилласан байна. Нэмэгдсэн чинь. Тэгээд BHG-ийн эсэнчлэн Fulbright-ийн тэтгэлгээр магистрийн зэрэгээ 2015 онд хамгаалсан. Тэгээд 17 онд бас International Visitor Leadership гэдэг бас US Exchange програмаар яваад ирсэн. Тэгээд МАСАд бараг 4 дахь жил рүүгээ орж гинөө. 2 term ингээд serve хийж байгаа. Тийм. Удирдах зөвлөлт. Америк сурахаар явахаас өмнө хаан сурч ирсэн би бакалавра хаан эзэмшсэн билээ. Би болохоор 10 жилдээ high school-аас Америк төгссөн. Тэгээд нааша буцаж их шаардлага гараад Монголдо ирээд хүмүүнлэгийн ухааны сургуульд бакалаврын зэрэгээ бас хамгаалсан байгаа. Тэгээд яг бакалавра би санхүү удирдлага эхлэн бодох чиглэлээр хийжсэн. Тэгээд магистрийн зэрэгээ болохоор public administration буюу нийтийн удирдлага тий. Тэгээд тэр дотроо Non-profit management буюу төрийн бас байгууллагын удирдлага, international development leadership гэх бас давхар advanced diploma хамгаалаад ирсэн байгаа. Зөв. High school Америк төгссөн гэхээр TOEFL, SAT-д бэлтгэхэд бол харьцангуй хэлбэр байсан байх тийм үү? Тий, нөгөө угаасаа багаасаа 4-5 настайгаас яг англи хэл сураад эхэлсэн. Би 4 оронд амьдарч ирсэн л да багада. Тийм үү, яасан гоё юм бэ? Тэгэхээр бас яг нөгөө айгүй олон хүмүүс хэл сурах бэрхшээлтэй байдаг. Тэгээ миний хувьд Азтай ч гэх юм уу багаасаа бас айгүй ингээд native юм шиг байнга сонсоод тэгээд багасаа англи ном уншаа, кино үзээд, дуугчм сонсоод тэгээд төлөв хишээгээ хичээл сураад тийм би бас багада Ирландд бас амьдарч байсан. Тэгэхээр яг харьцангуй Азтай гэж болно тийм. Тэгээд TOEFL-ийн шалгалтанд бол өөхөд харьцангуй бас хэлбэр байсан. Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрт яг ямар шаардлагын дагуу яаж өөрийгөө бэлтжижсэн бэ? Fulbright би аваад айгүйх баярлж байсан. Ягаад тэгэхээр зарим хүмүүс ингээд шууд тэнцчихдэг. Би болохоор 3 удаа өгчээж finally явж исэн. Тэг бүр өмнө нь 2 удаа тэнцээг өгсөн хариу. Тэнцээгөө тэг бүр ярилцлага хүртэл өмнө явж исэн. Хамгийн анхных нь болохоор би айгүй жоохон дөнгөж бакалавра дууссан 20 настай охин өгч исэн. Тэг бүр ярилцлага хүртэл яваа. За чи арай жоохон байна. Чи жоохон ажлын туршлага хуримтлуул бэлт те. Тэгээд эргээд ирээрээ гэдгсэндээ би тэрнээс хойш дахиж дараа нь нэлээд жилийн дараа дахиад бараг 6-7 жилийн дараа нэ тий янз янзын ажил хийж үзээ, туршлага хуримтлуулад, илүү чиглэлээ өөрчлөөд юу сурмаар байгаагаа өөр олж мэдээд тэгээд applyдсан боловч мөн бас ярилцсанд ороод татгалцсан хариу авч ирсэн. Тэгээ яг бууж өгөөгүй би улам эсээгээ сайжруулад илүү нөгөө өөрийнхөө аргумента тий сурах байгаа үндслээ илүү сайжруулсан, хүчтэй болгосон. Тэгээд хүмүүсийн зөвлснөөр анх удаа нөө эсээгээ хүмүүсээр бас ревю хийлгэж үтсэн. Анх ол зөөр өөрөө л өгöd идэгсэн. Тэгээд тэрний үндсэн дээр бас сайжирсан уу би бас Аз бас таардаг л хальтаа. Тэгээд яг 3 дахь удаагийнх дээр нөгөө 3 ч Азийн тоо тий 3 дахь дээрээ би бүр яг тэнцээд тэгээд явчихсан. Миний бодлоор бол илүү сайжирсан байх л та. 3 дахь удаа апплайда тэнцэн тэгэхээр хүмүүс хөвчлэн нэг удаа үргэлжлэл гаргаж үзээд аливаа нэг шалгаруулалтанд тэгээд тэнцэхгүй шантарчдаг, бууж өгөхгүй явах нь бол эргээд өөрийгөө сайжруулж чадах юм бол үр дүн гардаг байх нь шүү дээ тий. Ерөөсөө орхичлахгүй hard work хийгээл улам сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Шалгууруудын дагуу, шаардлагын дагуу яг Америкт сурахаар үргэлжлэлийн материалаа бэлдэж байгаа. Ялангуяа яг магистрийн түвшинд Америк сурахаар үргэлжлэлийн материалаа бэлдэж байгаа хүмүүс юун дээр голж анхааруул зүгээр гэдэг юм бол яг өөрийнхөө туршлагаас хуваалцвал дээр Fulbright зэрэг засгийн газрын ийм том тэтгэлгүүдэд бэлдэж байгаа хүмүүс юун дээр анхаарч ач холбогдол өгж бэлдэх ёстой гэдэг вэ?
Би нөө түрүүн хэлсэнчлэн магистрт яг applied хүмүүсийг би айл болох ажил хийгээ жоохон туршлага хоримтлуулад үзье гэж зөвлөмөр байдаг. Яг намайг Америкт сурч хахад манай мастер ихэнх оюутнууд айгүй залуухан дөнгөж нөгөө undergrad-аас ирсэн туршлагагүй хүмүүсээсэн тэгээ яг тэрэндээ харьцуулаад үзэхэд ингээд олон жил ажилласан хүмүүс болохоор хичээл дээр гаргаж тавьж байгаа одоо нөгөө argument шал өөр, харах өнцөг айгүй өөр те. Нэгдүгээр, хоёрдугаарт яг нөгөө application дээр юу оруулах вэ гэдэг чинь ажлын туршлага дээр үндэслээд чи яг юу сурмаар байгаа тэрийгээ судалсан, мэдсэн яг үндслэлээ сайн тодорхойлж өгөх хэрэгтэй гэж бодож ажил дээр яг ийм бэрхшээл тулгараад байна. Энийг шийдэхийн тулд надад ийм мэдлэг, ийм ур чадвар хэрэгтэй байна гэд гаргаж тавих нь шүү дээ. Яг би чамтай санал нийлж байна л да. Би ч бас Америкт очиж сурахад магистрийн оюутнууд маань хөвчлэн туршлагагүй оюутнууд байсан. Бүгд биш л дээ. Зарим нэг нь тэгээд яг амьдрал дээр бидний ярьж байгаа одоо онол яг амьдрал дээр практик дээр яаж буудаг вэ гэдгийг ажлын туршлагатай хүмүүс нь илүү үндслэлтэй яг гоё аргументаа гаргаж тавьдаг л да. Тэгэхээр тэр давуу тал бол яхахгүй байдаг. Өөр юун дээр одоо эссе бичгэд ч юм уу application дээр бол би тэрийг аягүй том үндсэл болдог гэж үздэг. Дээрээс нь яг чи яг чамд юу дутагдаад байна, цаашаа өөрийгөө яаж хөгжүүлмээр байна те, юу сурмаар байна гэдгээ маш сайн тодорхойлохоор тэр чинь ингээд өөрөө аягүй тийм хүчтэй application-ы суур болоод өчөж байгаа байхгүй те. Тэгээ тэрэн дээрээ нэмээд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Аягүй үндслэлтэй, тоотой, баримттай зүгээр ингээд би ийм юм сурах гэж байгаа болохоор ингэмээр байна шүү дээ. Айгу үндэслэлтэй тийм айгу strong application бэлдэх хэрэгтэй. За тэгээд бас нэг анхаарах зүйл өөр юу байсан гэхээр хэлний нөө шалгалттэй TOEFL IELTS TOEFL Америкт ялангуяа TOEFL нэгтгэдэг шалгалтандаа маш сайн оноо авч бэлдэх хэрэгтэй. Одоо Fulbright-ийн DOTL requirement байлаа гэхэд чинь цаашаа сургуулиуд нөгөө чиглэлээс хамаарат бас өшөө өндөр шалгуур тавьдаг. Тэгээд түүнээс гадна хэрвээ боломж нь байвал эртнээс нөгөө юу вэ? GRE, GMAT гэх мэт чинь чиглэлийн шалгалтандаа бас бэлдэж яхад илүү төхгүй юм байлээ. Яагаад тэгэхээр бид нар тэтгэлэгтэй тэнцлээ гэсэн баяртай мэдээ аваад 1-2 сарын дараа шууд GRE гэлтэж байгаа байхгүй. Тэр чинь ингээд ажилтаа хүмүүс бэлтгэхэд цаг маш их ордог. Тэгээд олигтой бэлдэж амждгүй. Тэрэнд чинь ингээд тэг маш хүн шалгалт шүү дээ. Бусад орны оюутнууд одоо жишээлбэл манай хуршигтдийнхэн те өдөр шөнөгөө бэлдээ тэр нөгөө онооны босхыг айгүй өндөр болгоо ичдэг. Тэгэхээр боломж байвал давхар бас GRE шалгалтандаа бэлдээд өдөр болго үгээ цээжлээд өөрийгөө бас хөгжүүлвэл зүгээр юм уу гэж бодож байна. Яг Америкт сурыг гэсэн бодол яг багаж хүсэл мөрөдлөөс нь яг ийм шийдвэрийг гаргахад хин юу чамд хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ? Нөгөө түрүү хэлжсэн шүү дээ. Айгүйх ном, кино үздэг, дуу, хөгжим сонсдог. Багасаа ерөөсөө л нөгөө MTV-гийн урд байдаг тийм охин байсан. Тэгээд яг Америк гэдэг culture айгүй гоё санагддаг байсан. Зурагт арих үзэн, кинонд их үзэн. Дээрээс нь би нөгөө high school яваад бүр нөгөө айгүй орчны нөрөө мэдрээд тийм хүн өөрийгөө хөгжүүлэх айгүй боломжтой байдаг газар. Одоо өөрөө хичээж чадах юм бол одоо 10 жил тэнд сурч байхад чинь хичээлийн гадуур би одоо дууны дугууланд явж гин нөгөө сургуулийн dance team те бүжгийн хамтлагт нь ороод өдөр болгон хичээлийн дараа бэлтгэл хийж гин, тооны сонгонд явж болж гин. Гэх мэтчлээ айгүй тийм хүнийг хувь хүн талаас нь айгүй хөгжүүлж өгдөг. Энгийн хичээлийн сонгон дээр хүртэл би зургийн хичээл авмаар байна гэдэг ч юм уу те. Айгүй ингээд нөгөө зөвхөн манайх шиг юм механик, тоо, математик ингээд хэлээр зүгээр бөмбөгдчих биш. Яг тухайн хүний онцлогийг айгүй тэгж харуулсан. Бусад ур чадварыг хөгжүүлдэг. Тийм. Тэр талаар надад ер нь Америк айгүй таалагдсан. Тэг хүн өөрөө л идэвхтэй айгүй хичээгүй байж чадах юм бол айгүй их юм хийж болохоор айгүй гоё нээлттэй. Тийм газар санагдаад тэгээд магистрт явахаар шийдээд явсан. Тэгээ нөө түрүүн Fulbright дээр анхаарах зүйл гэдгсэн шүү дээ. Одоо бэлдэж байгаа хүмүүс байх юм бол юу яах хэрэгтэй одоо нөгөө чиглэлээ өөрөө эхлээ сурмаар байгаа юм а тодорхойлчих гэсэн тий. Тэгээ түүнээс гадна өөрийнхөө тэр сурах гэж байгаа чиглэлээ эргэж ирээд Монголдо юу хийж болох вэ? Тэр чи одоо манай улсын хөгжилд ямар хувь нэмрээс оруулж чи тэрийг хэрэгжилж тэр чадвараа гаргаж болох вэ гэдэг талаасаа бас их харуул зүгээр байдаг. Дээрээс нь одоо нөгөө явахаар төлөвлөж байгаа хүмүүсээ бол бас түүнийхээ ажгаар сайн дурын ажиллаас хийж туршлага хоримтлуулбал бас их зүгээрээ. Америкч өөрөө тийм нөгөө social work, community work, volunteer work тийм ажлуудыг их дэмждэг. Соёлынх нь нэг хэсэг болчихсон нийгэм. Тэгэхээр тиймэрхүү нөгөө үндсэн хичээл ажлаас гадуурх юм хийдэг байл бас applications чи илүү нэмэр болох болов. Яг сайн дурын ажил хийх гээд хүсч тэмүүлж байгаа хүүхэд залуус юу хийхээ бас сайн мэдэхгүй байгаад тах шиг байдаг. Ямар зөвлөгөө өгөх үү?
Одоо өмнөх подкастын маань оролцох зүйл бол жишээлбэл тийг зөвлөжсэн л да. Сайн дурын ажлыг бол одоо сургууль тэнцхийн тулд хийх ёстой биш ээ. Энэ чинь бол чиний өөрийн чинь сэтгэлээс гарч явах ёстой тийм одоо өглөг байх ёстой гэж хэлжсэн. Энд дээр хүүхд залуус зөвлөмжийг л хаалцахгүй юу? Би өмнөх хүний хэлсэнтэй бол 100% санал нийлнэ. Гэхдээ яг үнэхээр тийм юм хийдгээ бас аппликейшн дээр дуртахад бол илүү strong болгож өгнө гэдэг утгаар нь тийм тэгэлгүй яг уу харин тийм. Сайн дурын ажил хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна гэдэг бол байж болохгүй асуудал гэж хувьдаа боддог. Тэгээ бид нар одоо чинь массагаар нөгөө юу идэг штэ нөгөө мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэх мэт сургалт игээ хөдөө орон нутгаар бас зөндөө аялж мянган хүүхдүүдтэй уулзч явсан ба тэрэн дээр ч гэсэн би бас хэлжсэн. Сайн дурын ажил хэр заавал ингээ хитчнээ сая төгрөгийн төсөл боловсруулад мөнгө босгоод юм үнэтэй том төсөл хийх биш юм аа. Сайн дурын ажил чи өнөөдөр ангийнхаа хүүхдүүд те ядарсан хүүхдүүдийнхаа бусдыгаа уриалаад туслах юм байж болно. Байр амьдарч байгаа хороод өрхтэй шинжилэл цэвэрлэгээ хийж иж болж байна. Эсвэл одоо саяхан нөгөө сошиал дээр бас гарч ин манай залуучууд нийлээ туулгоол дээр очиж хогоод үгээд орчноо цэвэрлж байна те. Гэх мэтчлэн энэ бол маш багаас эхэлж болох юм баггүй юу. Тэгээд сайн дурын ажил хийдэг болсноороо би бас нөгөө өөрийнхөө пашныг олсон. Өөрийнхөө одоо ажиллаж байгаа ажлаа би бас олсон. Өөрийнхөө сурах мэрэгчлээ бас олсон. Одоо миний амьдрал анханасаа би нөгөө сайн дурын ажил хийж гиснээр яг өөрөө юу дуртай вэ гэдгээ өөрийгөө танин мэдсэн гэх юм уу да. Тийм болохоор хүүхэд залуучуудаа зөвлөхөд айл болох багаас нь жижиг том гэлтгүү янз бүрийн сайн дурын ажилд маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгэж олон юм туршиж чи юу дуртай вэ? Юу чамайг ад жаргалтай болгодог вэ? Чи ямар хүн бэ гэдгээ бас олж нэх юм болов уу гэж боддог. Юунд илүү авьяастай вэ, ур чадвартай гэдгээ те. Дээр нь бас миний ажилласнаар бол багасаа сайн дурын ажилд оролцсноор багаар ажиллах чадвар суралцж байгаа юм, багийг манлайлж суралцж байгаа юм тийм ээ. Маш олон зүйл суралцсан. Үр өгөөжтэй байдаг юм шиг байна. Тэгээ тиймдээ ч Америкчууд сайн дурын ажилд маш их ач холбогдол өгдөг баг. Холбогдол өгдөг. Дээрээс нь бас одоо жишээлбэл бид нар чинь ингээ Монгол улсын иргэд те. Манай ус 10% хувь хүний орлогын албанд ч 10% баггүй юу. Тэгэхээр 10% татвар төлчөөд бид нар улсыгаа та нар одоо бид нарыг ингээл бүх юмар хангах гэсэн шаардлагатай авахаас хэцүү. Одоо өндөр хөгжилтэй юу гэдэг сошиал талаасаа сайн одоо хангамжтай орнууд гэхэд айгүй 40-50% өндөр татвартай байдаг байхгүй. Тэгэхээр тэр болгоныг бид нар бас усаасаа шаардах үндэслэл байхгүй. Би бол хувьдаа иргэн хүнийхээ хувьд өөрийнхөө чадхаар хувь нэмрээ оруулах хэвээр хүн болгон хичээгээд ингээ комьюнити үүсгээд тэрүүгээрээ туслаад сайн дурын ажил хийгээд явах юм бол бас дэмжлэг болдгоо гэж бод. Сурсан мэдлэг боловсрол хоримтлуулсан туршлага, ур чадвар юу л гэдгийг цаг зав одоо сэтгэл зүрх бүх юм л хуваалцаал зориулвал бид тэгээд хамтдаа яг тэр нэг зорилгын төлөө тэгээ бүгд хөдөлмөрлж чадвал хөгжөхөд ойрхон тийм ээ. Ойрхон бүгд л хичээл. Яг Америкт сурч төгсөх эцсийн зорилго чи юу байсан бэ? Миний эхний бакалаврын мэргэжил болохоор айгүй яг юм ерөнхий байсан байхгүй. Яг санхүү менежмент тэгээд нэгтлэн. Тэгээ яг нэг тим юм дотроо эргэлдээд ахаар би жоо хувидамтгаа гэх юм уу одоо ингээд өдөр тутмын ингээд нөгөө яг л нэг юм давтагдаад идэг ажил хийхээр жоо хувидж гисэн л дээ. Тэгээд дээрэс нь би олон улсын байгууллагад те development чиглэлээр 4-5 жил ажилласан. Өмнө нь хувийн компаниас 4-5 жил ажиллаад үтцсэн. 8-9 бараг 10 жилийн туршлагатай болсон байсан ажлыг. Тэгээд илүү юм өргөн далаацтай те би нэг биш 2-3 сайн дурын ажил төрийн бас байгууллага бас оролцож маш идэвхтэй явдгийн хувьд илүү одоо тийм non profit чиглэл тэрийг одоо яг ингээд бодит жишээ басан урт удаан түүхтэй Америкийн нэгдсэн улсад яг яаж авч явд юм бэ? Яаж менеж хийд юм бэ? Тэр талаар илүү судлаад бас тэрийг дараа нь хэрэгжүүлвэл бас зүгээр юм уу гэж бодож исэн тий. Одоо тэгээд яг Америкт сурсан мэдлэг боловсрол тэнд олж авсан ур чадвар туршлагын ажил дээр яг хэрхэн хэрэгжүүлж байна? Яг хөтэ эхнээс нь apply хийгээд явж байгаа тийм багаар. Тэгээ яг нөгөө би яг дипломын ажлаа бичсэн чиглэлээрээ бас ажиллая гэхээр манай улсад хараахан нөгөө юу нь бас бүрдэг бол нөхцөл боломжноос арай гараагүй л диплом бичсэн юм уу те? Capstone project дээр диплом бичээд хамгаалж ирсэн. За Америкт дөнгөрүүлжсэн өдрүүдээс дурсвал яг магистрийн оюутан байх Fulbright-ийн тэтгэлгээр очсон магистрийн оюутан байх яг нэг 7 хоногийн амьдрал ямар хуу ачаалтаа өнгөрдөг юм бол тэр талаараа би нөгөө жилийн програмд явсан. Тэгэхээр эрчимжүүлсэн. Бусад оюутнуудаас 2 дахин их кредиттэй ангитай
маш шахуу програмтай байсан. Тэгээд өмнө нь айгу завгүй ажиллахыгаа айгу ядарч гин гэж боддог байсан чинь ажиллах чинь амралт байсан юм байлээ гэдэг магистрийн оюутан болоод ухаарсан. Ягаад тэгэхээр хагасаа бүтэн сайн ажиллаад дуусчихсан сайхан амардаг. Тэгэхэд яг нөгөө оюутан бахаар болохоор өдөр шөнөгөө амралтын өдөргөө нөгөө дараагийн paper deadline assignment ажлуудаа бодоод group work хийгээл тэгэл би шөнө номын санд 2-3 хүртэл суудаг байсан. Эсвэл гэртээ хичээлээгээ суудаг гэсэн. Тэгээд эхний семестр болохоор нөгөө би аягүй аялах туртай. Тэгээд хичээлүүдээ нөгөө ажлын 3-4 хоног руу шахачаад уикендээр аялаад явчихдаг гэсэн аахгүй юу? Тэгээд тэгсэн чинь нэг сар л тэгж явсан баг. Тэгсэн чинь сүултээ бүр нөгөө хичээлээ дийлхээ болоод assignment-андаа дарагдаад. Тэгээд бид нар чинь тэтгэлгээр явж байгаа бас заавал маш сайн дүнтэй байж бидний тэтгэлэг үргэлжлэх хэвээр. Тэрийг нөгөө IAE-гээ байгууллага руу бид нар чинь байнга репортлдог семестр те дөнгүүдээ. Тэгэхээр тэгээд аялах маялахаа багсгаад хичээлдээ шаргуу шамдаж хичээж гэлсэн тий. Тэгээд ерөнхийдөө амьдрал бол өглөө эрт босно, цагаагаад хичээлдээ явна. Тэгээд мэдээж хичээл хооронд нөгөө цаг гардаг. Нөгөө манайхны хэлдгэр цонхтой цаг те. Тэр үеэр номын сансуугаад нөгөө assignment-а хийн. Эсвэл гэс амжуулаад gym орчин. Нөгөө Fulbright-аар явсан болохоор айгу жаргалтай байсан л да. Яг ажил хийх шаардлага бол байгаагүй. Стипенд авчдаг сарын. Тэгээд сургалтын төлбөр бүрэн төлөгдсөн. Тэнгүүтээ манай сургуульчин гэхэд одоо төлбөрт нь одоо өнгөө автобусаар явах, өнгөө gym fitness-ээр хичээллэх, бүх нөө сургалтын төлбөрийнхаа үнэн чингдсэн байдаг болохоор яг зарим сургуулиуд тийм байдаг юм билээ. Манай болохоор тийм байсан. Тэгээд би тэрийг маш сайн ашиглаж бас нөгөө mental health те сэтгцээ бас тайван эрүүл стрессгүй байхын тулд би бас өдөр болгон фитнес ордог байсан. Тэгээд номын сандаас их суудаг байсан. Америкийн бас сургуулиудын гоё юм нь айгүйх нөгөө database айгүй сайтай. Хүссэн ном олдно, онлайнаар юм тусгай ирэхээр ороод айгүйх судалгааны материалууд олдог байсан. Яг магистрийн оюутан болоод миний харсан ялгаа нь юу гэхээр өөрөө айгүйх бие дааж судлах. Өдөрт ер нь доороо ээж 200-аас 400 утас уншиж боловсруулдаг байсан нөгөө айгүйх papers бичиж яхахын тулд харьцуулт хийж тэ. Тэгэхээр тиймэрхүү resources айгүй сайтай. Тэр нь айгүй таалагдчихсан Америк сурч байхад. Хамгийн одоо хүнд хэцүү сорилттой бэрхшээлтэй байсан үе ямар үе вэ? Америкт сурах гэж байгаа хүүхэд залуус тижээхад илүүтэхгүй. Өөрийгөө илүү одоо сорилтонд бэлдэж чаддаг шүү дээ. Бусдын туршлагаас сонсч ивэл өмнө нь. Би Монгол хүүхдүүдийн хувьд өөрсдийгөө илүү нөгөө нээлттэй чөлөөтэй айгуу тийм өөрийгөө илэрхийлж чаддаг. Үзэл бодлоо илэрхийлж чаддаг тий. Critical thinking-гээ сайжруулад одоо юм уншиж судалж хидэн мэдээллүүдийг нэгтгээд айгу хүчтэй аргумент гаргаж ярьж чаддаг тийм болоосоо гэж хүсдэг. Бидний үед чинь болохоор сурж байхад тий 10 жилд ч яг их сургуульд ч одоо 15 жил юм сурч ирсэн ба шүү. Айгу ингээд нөө дуугу багшигаа сонсдог тий том хүний өдөөс юм хийж болохгүй гэдэг хүмүүжлийн үе хүүхдүүд ахгүй бид нар чинь. Яг одоо шинэ үеэс арай өөр болчих магадгүй тий. Тэнд очихоор болохоор бүх ангиуд чинь бараг миний хичээлүүдийн ихэнх нь 20-оос 25% дүн чинь ерөөсөө чиний оролцооноос хамаар. Тэгэхээр ерөөсөө би ингээ наана нээлттэй хүн шиг мөртлөө ингээ бас ичээд ингээ буланд очиж дуугаа суучдаг. А тийм биш. Урд очоод уншсан мэдснээ боловсруулад өөрийн туршлагаа тэрэн дээрээ нэмээд тэр ангийн нөгөө discussion ярилцлаганд багш нартайгаа бусад оюутнуудтайгаа маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэр бол манай монголчуудад бас айгу дутдаг скил юм шиг санагддаг. Тэгэхээр хэлний хувьд ч тэр юм бодож боловсруулах скилийн хувьд ч тэр нээлттэй өөрийнхөө тэр нэг зан характерын хувьд ч гэсэн бас өөрийгөө тэгжиж илүү амжилттай суралцах байх. Яг одоо мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа хүүхдүүд байгаа ш төсвөр насныхан инженерч болмоор ч юм шиг тэгсэн чинь ээж аав нь болохоор арай цалин өндөртөө аль эсвэл арай тийм ажил дээр гарсан ачаал бахта би дамар тийм ажил сонгох хэрэгтэй ч гэдэг. Тэгсэн хэрнээ өөрөө болохоор дур сонирхол нь арай өөр чиглэл рүү урлаг руу ч юм уу эсвэл байгаад идэг. Тэгээ яг мэргэжлээ сонгох гээд эргэлзээ шийдэж ядж байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Ер нь бол тэгээд цалин мөнгийг бодолцож сонгох хэрэгтэй гэдэм болов аль эсвэл яг өөрөө юунд илүү сэтгэл зүрх чинь татагдчихж байна тэрийгэ бодох хэрэгтэй гэх юм болов. Миний бодлоор энэ дээр яг нэг тийм нэгдсэн жор гэж юм бол байхгүй. Хүн хүний амьдрал бололцоо боломж ар гэр шал өөр те. Тэгэхээр бас зөвхөн одоо юу гэх юм өөрийнхөө дур сонирхлоо 100% даг гэж бол би хэлэхгүй. Хүнээсээ л хамаарна. Тэгтээ сонгосон мэрэгчлээ дуртай байх хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээ яг үнийг хэлэхэд дөнгөж мэрэгчлээ сонгож байгаа хүмүүс чинь бас яг юун дуртай олоог байдаг байхгүй. Би жишээ нь 16-таа 10 жилээ төгссөн оюутан болчихсон байхгүй. Их хэрэгтэй оюутан болсон. Тэгээ би одоо нөө өөрийн чинь хэлдгээр айгүй тийм багасаа урлаг уурын сайхан дуртай тийм хүн байхгүй. Миний одоо тип personality одоо манай найзууд намайг санхүүгийн хүн болцсон гайхаад байдаг байхгүй. Тэгээд яг би болохоор
яагаад санхүү нэгтлэн сонгож исэн гэхээр яг угаасаа юм жоохон хурдан сурчдаг сонирхолтой байсан л та бас. Тэгээд илүү хөрвөх чадварыг би consider хийсэн. Яагаад тэгэхээр ямар ч дайн байлдаан гамшиг болж исэн төрийн байгууллага, бизнес, төрийн бус үл хамааран санхүүгийн мэрэгжил нэгтлэн суурал юунд ч хэрэг болтгоо. Өөрөө бизнесээ хийгээд явсан ч суурь болох хэрэгцээтэй мэрэгжлээ гэдэг үгнээс бүх салбарт хэрэгэлдэг. Өнөөдрийн хүүхдүүд болохоор би бас яг ингэж зөвлөх хэцүү. Яагаад тэгэхээр одоо ч нөө техник технологи амар хөгжсөн. 20 жилийн дараа гэхэд за бараг 5 жилийн дараа санхүүгийн мэрэгжил ер нь бүх юм програмчлагдаад автоматжиглаад тийм болчих واخ л та. Гэтэ яг энэ бол ерөнхий юу ч хийсэн суур болно гэдэг утгаараа би сонгосон. Тэгэхээр хэрвээ яг өөрөө сонголтоо хийж мэдгүй байгаа бол тэрийг бодолцож үзэх хэрэгтэй. Хөрвөх чадвараа хаана ер нь хүмүүс хэлдгээр ямар ч үед хоолтойгоо тий бие даагаад явах чадвартай мэрэгчлээ нэгдүгээр бас бие даая гэж бодож байгаа сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт нөгөө passion буюу өөрөө дуртай юм хийх юм сонгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр нөгөө ийм үг гэдэг дуртай ажиллаа хийдэг бол чи нэг ч өдөр ажиллах хэрэггүй гэдэг те нөгөө англиар гэдэг штэ. Яг тэрэн шиг би одоогийн ажилдаа тийм дуртай байхгүй юу? Тэгээд тэрийг би бас яаж discover хийсэн гэхээр би анх хувийн байгууллагад санхүү нэгтлэн чиглэлээр ажилладаг байсан 4 жил ажиллаад. Тэгээд нөгөө л routine work өдөр тутамдаа давтагдаад байсан жоохон уйдаж эхэлж исэн чинь би яг сайн дурын ажил хийж эхлээд save and funds эрүүл эрс гэрэлт ирээд үгээ төр юм бас байгууллагад одоо би 10 жилийн өмнө ах volunteer бас board member-аар ороод тэгээд бид нар бол Монгол улсад нөлөө бүхий 7-8 том төсөл fundraising хийж дан сайн дурын залуучууд нэгэн цалин авдаггүй бүр хийж исэн. Тэгээд тэрнээсээ би аяйгүй хурам аваад би тэндээс ингээ амьдралынхаа аз жаргалыг олоод би ер нь иймэрхүү ингээд бусдад тусалдаг нэмэр болдог ажил хийх хэрэгтэй байна. Би тэндээс ингээд айгу happy болдог хүн байна гэдгийг ойлгоод би нүүбэд нэгдсэн үндэсний байгууллагад apply хийсэн. Яагаад тэгэхээр одоо би ингээд хүмүүс тусалдаг ажил хийж байгаа тий Монгол улс орны хөгжилт хэрэгтэй, хүний хөгжилт хэрэгтэй айгу гоё үр дүнтэй impactful ажил хийж байгаа хэрнээ би цал авдаг байхгүй юу? Дуртай ажиллая гэж цалаа. Тэгэхээр би бас анхнаасаа бол би юм дуртайгаа бас олж мэдээгүй. Тэгэхээр мэрэгжил сонгож байгаа хүмүүс санаа зовох хэрэггүй. Хит хитэн зүйлийг харгалзаж үзээд хэрэгтэй гэсэн юмаа сонго. Хизээч оройтхгүй хүн мэрэгчлээ сольж олно. Дараагийн мэрэгчлэрээ сурж олно тий ажиллангаа сурж өөрийгөө хөгжүүлж болно. 2020 оны Fulbright-ийн тэтгэлгийн шалгуулалтын дүн гарсан байх шүү гэсэн. Одоо яг энэ тэтгэлгээр дараагийн жилүүдэд суралцах гэж байгаа оюутнуудад хандаад юу зөвлөх вэ? Нэгэн шалгарсан хүмүүс очоод сургуультай очоод хичээл сонголтондоо маш сайн анхаарах хэрэгтэй. Ер нь бол нэг сумаар 2 тулаа бууцсан би. Жишээлбэл очоод яг үндсэн заавал нөгөө degree буюу зэрэгээ авах шаардлагатай хичээлүүд байдаг. Дээрээс нь сонгож болдог хичээлүүд байдаг байхгүй юу, electives. Тэгээ нэгдэнгүүт нь маш хурдан өрсөлдөд гэс ахгүй бол нөгөө гой эрэлттэй ангиуд чи аяга хурдан дүүрчт юм аа. Тэгэхээр өмнө нь сурж исэн хүмүүсээс айл багшаа айл хичээл үр дүнтэй сонгочоод эртгэн тэр ангиудаа бүртгүүлэх хэрэгтэй. Нэгдэнгүүт нь бид нар чи шүн цагаа үлээж байгаа л ордог байсан. Хоёрдугаарт юу гэхээр би магистрийн зэрэг авснаас гадна давхар бас advanced диплома хийчихэд ирсэн. Давхар юм. Тийм нэг сумаар 2 дулаа гэдэг нь тэрийг болохоор би асаа хичээл сонголтоо тэгж тааруулсан байхгүй юу. Нөгөө өөр давхар диплом авахд шаардлага хангах ангиуд ингээд айгүй олон опшн байсантай нь албаар нөгөө сонгомол selective ангиудаа тэгж аваад тэгээд нэг сумаар 2 тулаа буудахаас боломж байгаа. Илүү кредитийн цуглуулсан биш дээ нөгөө шаардлагыг хангах кредит тийм. Илүү тэр нөгөө international management development leadership чиглэлээр тэг яг тийм ангиуд авсных нөгөө багш нар нь бас айгүй гой туршлагатай хүмүүс ирдэг. Маш харин туршлагатай хүмүүс байдаг. Бас нэг юм болохоор Америкт чи их сургуулиуд айгүй том байдаг. Дотроо айгүй олон сургуультай чиглэлээрээ. Одоо жишээлбэл манай сургууль Maxwell School of Citizenship and Public Affairs гэдэг нь болохоор яг Public Affairs School-ээрээ байнга 1-2-т ингэж ихсэж идэг сургууль. Тэрүүгээр айгүй дагнцсан. Тэгээд би тэр чиглэлээр сурахаар сонгосон. Тэгэнгүүт хажууд нь манай бизнес сургууль байсан байхгүй юу? Whitman гэдэг бас Syracuse University дотроо. Тэгэнгүүт би бизнес сургууль дээр яадаг гэсэн гэхээр бас нэг 3 elective анги аваад өөрийнхөө скиллийг хөгжүүлэх жишээний. Тэгээ тэр нь яг миний ерөнхий нөгөө сурж байгаа non-profit management, public finance-тай холбогдож байгаа. Тэгтээ давхар одоо юу гэдэг operation management, supply chain management тиймэрхүү ингээд амьдралд хэрэгцээтэй шаардлагатай ангиудыг өөр сургууль дээр бас зөвхөн өөрийнхөө нөгөө тэр жижигхэн faculty сургууль дотор эргэлдээд авах ш. Кредитийн тооцоолоод авч болдог байгаа. Зөв илүү практикал юмнууд сурах нь практикал. Дээрээс нь би сүүлийн семестр дээр Washington DC хотод нөгөө шилжээд
Өмнө нь нөгөө Нью-Йорктэйс upstate New York. Тэнгүүтээ DC руу бас маань сургуулийн салбар байгаад орох боломж олцсон. Тэгээ тэр семестр бол айгүй өргөөжтэй байсан. Ягаад гэхээр бид нар CSIS, Brookings Institute гэл яг одоо нөгөө Америкийн think tank-ууд, дэлхийд топ think tank-ууд дээр бид нар бүр ингээ оффистай байрлаад тэндээ судалгаагаа хийгээ хичээлдээ суугаад. Тэгээ манай багш нар гэхээр тэр том think tank-уудын Brookings-ийн senior нөгөө specialist research-ууд тэл хичээл дээр нөгөө мундаг Iraq, Afghanistan удирдах явуулж исэн генералуудыг урьж авчрах жишээний тий айгуу тийм networking хийдэг. Тэгээ магистрийн оюутнуудад хэлэхэд ер нь бол гол нь networking магистр дээр айгуу чухал юм байна гэж бодсон. Ягаад гэхээр манай сургуулиас жишээлбэл бас networking trip гэдэг айгуу Washington DC руу аялал гаргадаг гэсэн. Тэгээ тэрэн дээр миний хамт явж исэн манай ангийнхан одоо ер нь бүгдээрээ нөгөө бид нар alumni network-ороо дамжуулаад тэнд ажилтай болоод би бас уул нь offer авч исэн. Тэгээд ихэнх нь одоо тэндээ World Bank, Inter-American Bank те газруудаар ажиллаж байгаа. Тэгээ би яг нь тэтгэлэгтэй угаасаа эндээ буцаж ирэх commitment хийсэн хүн буцаж ирээд буцаад ажилдаа орсон. Тэгээ манай найзууд бол одоо л тэндээ үлдээд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол хуваараа явж байгаа хүмүүс ч гэдэг юм уу те хэрвээ карьер хийх сонирхолтой байгаа бол сургуулийн тэр alumni network тэр trip тэр юмнуудаа бас профессоруудтайгаа бас маш ойр ажиллах хэрэгтэй. Тэд нар ч хичээл заахаас гадна бас айгүй том албан тушаалууд хашдаг. Нөлөө бүхий айгүй их юм сурах хүмүүс байдаг. Ирээдүйн карьер тус хэрэгтэй ач холбогдолтой байх нь шүү дээ тий. Чиний одоо энэ сурсан International and Non-Government Organization-ы одоо манлайлал гэж Leadership of International and Non-Government Organization яг энэ хөтөлбөрийн хүрээнд үздэг хичээлүүдийнхаа тухай жоохон ярьж өгөөч. Энэ хөтөлбөрийн онцлогийн талаар энэ сурснараа яг ямар мэдлэг ур чадварыг өөртөө төлөвшүүлж авдаг юм бэ? Юу хийж сурдаг гэсэн үг үү? За айгу олон янзын хичээл авсан. Тэгээ тэр дотор хамгийн ихний шаардлагатай байсан хичээлүүд бол жишээлбэл policy analysis тэ бодлогот анализ хийх, эдийн засгийн хичээлүүд, статистикийн хичээлүүд. Тэг яг англи хэл дээр айгүй хүндэрсэн хэлбэрээр ороод ирэхээр эхлээд бид нар ч бас ойлгохгүй айгүй хэцүү байсан ер нь гадны оюутнуудад ганц монгол гэлтгөө. Тэгээд Америкийн сургуулиудын гоё юм нь нөгөө айгүй үнгүү чамд туслах tutor те туслах багш өгдөг, paper бичлээ гэхэд нөгөө бичсэн юм чинь зөвлөгөө өгдөг, засаа залруулад өгдөг, уншаа танилцаад өгдөг тийм үнгүү нөгөө зөвлөгөө өгдөг оюутнууд, багш нар PhD students ч юм уу айгүй ажиллаж идэг. Тэгэхээр яг миний айгүйх сурсан юм бол альва одоо юу гэдэг улсын барьж байгаа бодлогот дүгнэлт анализ эдийн засгийн суурьтайгаар хийх. Эсвэл альва судалгаа дүн шинжилгээнд нөгөө статистиктэй юун дээр суурилж дүгнэлт боловсруулах гэх мэт хичээлүүд сурсан. Тэгээ хамгийн гол сурсан юмнууд маань айгүйх бас soft skill гэдэг одоо айгүйх яригдаад байгаа тий. Тэр талаар бас айгүйх сурсан. Тэгээд нөгөө leadership буюу манлайлал чиглэлийн хичээлүүд авахар яадаг гэхээр нөгөө миний түрүүний хэлсэнчлээ айгүй мундаг нөгөө профессорууд олон том алдартай компаниуд ч гэдэм үү те удирдах явж исэн эсвэл төрийн байгууллагт алба хашж исэн хүмүүс профессор болоод багшилдаг. Тэгээд ихэвчлэн яадаг гэхээр нөгөө кейс стадийн дээр аяг ажилт юм бид нар бодит кейсүүд дээр ажиллана. Тэгээ ангид байгаа 20 хүн өөрсдийнхөө нөгөө гаргалгааг солиушнаа бас танилцуулна. Тэнгүү тэндээс нөгөө айгүй айхтар сайхан туршлагатай багш чинь бас нэг шал өөр юм ярина. Тэр хүний дээр ярьж байгааг сонсох, ойлгох бүр хизээр санаанд ороогүй зөвлөмж зөвлөгөө өгд юм уу те. Тэр чиглэлээр яг баг хамт олон удирдах ажиллах чиглэлээр бол айгүйх юм сурт юм бэлээ. Дээрэс нь conflict resolution буюу одоо альва маргаан зөрчил одоо байгууллага дотор янз бүрийн хүмүүс ажиллаж байгаа юм чинь тийм үйл ажиллалтыг хэрхэн шийдвэрлэх үү гэдэг юм уу. Тиймэрхүү одоо нөгөө энгийн зүгээр нөгөө тоогоор нүдүүлээд ч юм уу хэл үг цээжлээ сурахгүй бас айгүй сонирхолтой олон чиглэлээр бас юмнууд сурсан. Нэрэл Америкийн магистрийн төвшний боловсролын нэг онцлог давуу тал нь надад өөрт маань ажиглагдсан зүйл бол тэр case study. Кейсүүд дээр айгүйх анализ хийж ажилладаг. Хүн болгон кейсүүдийг өөр өнцгөр харна. Тэрэндээ тулгуурлаад өөр үндэслэл гаргаж тайлбарлаж задлана. Яг ингээд яг бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж одоо яг кейст тохирсон зөв шийдлийг гаргахад оюутнуудыг их сайхан бэлдэж өгдөг юм шиг санагдсан л да. Би тэрнтэй бол чамтай бол 100% санал нийлэх байна. Америкийн хүсэлтэй хүүхэд залуучууд маш олон байгаа. Тэр хүмүүст хандаад хаанаас юунаас хэрхэн эхлэх талаар зөвлөгөө өгөөч. Юуны дөрөнд хилээ сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд зөвхөн үг
дүрмээр нүдэх биш. Нөгөө би ярилцлагын ихэнд хэлжсэн шиг өөртөө зугаатай байдлаар дуу сур, дууны үг цээжил тэрнийхээ утгыг ойлго, кино эхлээ сабтайтлтай үзээд үз. Номоо хэл дээр нь уншаад үз. Ихэндээ ойлгохгүй үгээс лаварцчаа сүултээ ингээд аяанда тий ойлгодог болоод эхэлнэ. Тэгээд кино үзтээ хүмүүстэй бас ичиж зоохгүй ярилцах хэрэгтэй. Гол нь хэлээ сайжруулах хэрэгтэй. Тэгээ одоо яг нөгөө айгуух сошиал медиа хүчтэй болсон. Зүгээр хэрэггүй цагаа үрж Facebook, Instagram ингээд скроллж байхын хооронд айгуу гойгоо хэл сурдаг аппликейшнууд байна. Үг сурдаг аппликейшн байна. Duolingo гэдэг байна тийм жишээ нь. Эсвэл онлайнаар нөгөө юу гэдэг Khan Academy ч үгүй юм уу тий. Айгуух тийм үнгүү сурдаг вебсайтууд байгаа. Тэгэхээр айгуух өөрийгөө л хөгжүүлэх хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээд интернет одоо энэ сүүлийн техник технологийн дэвшлиг зүгээр дэмий цаг үрхэд ашиглалгүйгээр өөртөө илүү бүтээлж байдлаар ашиглах хэрэгтэй. Одоо ер нь өнөөдөр бүх юм нээлттэй болчихлоо шүү дээ. Интернетийн одоо буйнаар гэх юм уу тийм. Тэгэхээр хинтээж харилцаад бичээд өөрийгөө хөгжүүл сайжруулах боломж нь бүрдсэн. Тэгэхээр юуны дөрөнд хилээ сайжруул. Тэгээд маш сайн судалгаа хийх хэрэгтэй. Хаана ямар санхүүжилт олох ямар боломж байна тий. Өөрийгөө тэгээ яаж бэлдэх хэрэгтэй байна. Гол нь өөрийгөө л маш сайн даажлах хэрэгтэй. Миний таньдаг айгүй олон мундаг сургууль тавьсан найзууд бол зарим нь бүр ажилласаа 2-3 сарын жилээ авч байгаа жиматад бүр ингээ өдөр шөнөгөө бэлдэх өөрийнхөө ганцаар ингээ төвчж байгаа бэлдэх жишээний тий. Хүн гол нь зоригтой зорилгынхаа араас тавиал зүтгэх хэрэгтэй л тий. Ганц Америк гэлтгүү маш олон опшн байгаа ч тий тэтгэлгийн. МАСА буюу Америк төгсөгчдийн холбоонд яагаад орж ажиллах болсон бэ? 2 төрөм ажиллаж байна гэж хэлж штэ сүүлийн 4 жил сайн дураараа өөрийнхөө цаг зав мэдлэг боловсрол бүх юмаа зориулаад ажиллаж байна гэж. Яагаад заавал МАСА гэж? Би нөгөө сайн дурын ажил угаасаа ингээ хийх дуртай. Тэндээсээ одоо ингээд rewarding болдог тий. Тэгээд бас орё гэж бодож исэн. Хоёрдугаарт хамгийн гол хүчин зүйл нь болохоор нөгөө би тэтгэлэг аваад сураад ирсэн хүн. Тэгээд одоо хүн болгонд бас наачиг боломж олдохгүй. Айгүй олон хүмүүс applied-даг явж чаддгүй тий. Тэгэхээр дахиад нэг ч болсон хүн бас масагаар дамжуулж явахт нь туслая, зөвлөгөө өгье, хооронд нь холбож өгье гэдэг бас зорилгоор анхаарч ирсэн. Тэгээд би нэг юм угаасаа ирээ заавал орох хэвээр өглөхтэй юм шиг тий. Би заавал энд орж ингэ туслах хэвээр нэгдэх хэвээр гэдэг үднээсээ би ясаа холбогдчихсэн. Тэгээд анх яг нөгөө бид нар нөгөө Fulbright төгсөгчд ирээд яриа хийдэг байхгүй Америк элчингээс. Тэгэж анх яг идрээтэй холбогдоод Америк элчингээ. Тэгээ за МАСА юм байд юм ингээ. Тэгээ МАСАгийн яг тэр зохион байгуулж ирснийг арга хэмжээ олж ирсэн. Үйл ажиллагаа төсөл гэх юм уу да. Тэрэнд бас хамрагдаад хамтдаа хэлэлцгээгээд бид нэг ингээ гол асуудлуудыг барьж аваад мэрэгчлэнүүдийг авчираад залуучууд тэрэндээсээ бол балж төсөл хэрэгжүүлсэн нэг тийм айгу гоё төсөл бид нэр 2-3 жилийн өмнө хэрэгжүүлчихсэн 3-4 жилийн өмнө ч юм уу. Тэгэхэд тэрний бас нэг багт нь орж ажиллаа. Тэгээ за би ерөөсөө орё гэдэг апплайд хийсэн. Тэгээ яг МАСАд орсноор ер нь бол айгу олон найз нөхдөдтэй болж байгаа. Тэгээ яг миний орсон анхны зорилгын дагуу ч гэсэн хөдөө орон нутгаар хүүхдүүдтэй танилцах ч юм уу те эсвэл хотод ингээ яриа хийгээд явхаар айгу олон хүүхдүүд уцтаж ярьдаг, зөвлөгөө авдаг, яах вэ их үү гэдэг хэдэн хүнд ч гэсэн бас ингээ зөвлөгөө өгөөд эсээг нь уншиж зэ за одоо энийгээ инкүү тэгхүү гэдээ бас зөвлөгөө туслаад явдаг би айгу баяртай байдаг. Тэгээд МАСАгаас цаашаа гараад би нөгөө IVLP гэдэг хөтөлбөрт хамрагдсан те засгийн газрын International Visitor Leadership Program гэдэг. Энэ програм маань болохоор яг хүнийг сонгож номинейт хийдэг. Тэгээд цаанаас нь шалгаруулад явдаг тийм хөтөлбөр. Чиглэлээр маш олон чиглэлээр явдаг. Өөрөө өргөдөл гаргадаггүй, чамайг сонгож номинейт хийдэг гэсэн үг юм биш үү? Тухайн салбартаа яг айгуу дайжгүй явж байгаа амжилттай байгаа гэсэн хүмүүсийг сонгож улам нөгөө тэрийн цааш нь дэлгэрүүлж судлуулах боломж олгодог тийм програм баггүй. Тэгээ би МАСАд байсныхаа хүчинд би яг IVLP-д хамрагдаад бас аппликейшн бөглөөд явуулж исэн. Тэгээ шалгараад 2017 оны 12 сард 24 орны Alumni Association-уудтай Alumni Development буюу төгсөгч нарын хөгжил сайжруулах чиглэлээр яг IVLP хөтөлбөрт хамрагдаад 3-7 оны програм байсан. Тэгээ бид нэр 3 мужийн 7-8 гаруй хотоор айгүй олон бас төрийн бус байгууллагууд ажилдаг чиглэлүүдтэй танилцаад дээрэс нь хоорондоо танилцаж семинар хийж туршлага солилцож айгүй гой хөтөлбөрт яваад ирсэн. Тэгээд нийгэм маш бахархалтайгаар би хэлж чадна. Манай МАСА бол дэлхийдээ тэргүүлэх чиглэлийн Америк төгсөгчдийн холбооны нэг юм аа.
one of the top 3 гэж би бол хэлж бахархалтай гарч чадна. Яа тэгэхээр манайх одоо эндээс элчингийн зүгээс ч маш сайн дэмжлэг үзүүлж ажилладаг. Манай гишүүд маань ч өөрсдөө маш сайн сэтгэлээрээ цагаа гаргаж оролцдог, итгэлтэй байдаг тийм. Дээрээс нь манай Монгол орны бас нөгөө онцлог байна. Ихэнх нь нөгөө Улаанбаатар төвлөрсөн болохоор хоорондоо уулзаж, ярилцаж нөгөө аливаа төсөл юм хэрэгжүүлэх, үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэсэн айгу бас төхөмтэй байдаг. Том ингээд интент хуваагдсан газрууд бас аюу хэцүү байд юм билээ. Өөр хотод ажиллаад хүмүүсээ цуглуулахаас эсвэл тий. Тэгээд IVLP маань аюу үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр бид нэр 24 орны төлөөлөгч нар нийлээд GLANA буюу Global Alumni Network Association гэдэг ийм дэлхийн Alumni Association байгуулсан. Америк төвсгчдийн холбоо юм байна. Дэлхийн. Тэгээ бидний гол зорилго болохоор хоорондоо туршлага солилцох, альнийх нь аль ажил нь болж гин хиндэ яаж зөвлөгөө өгөх үү, яаж менторшип өгөх үү гэх мэтчлэн тийм. Үүнээс улбаалаад манай нөгөө Fulbright-ийн Америкт бас нэг салбар эдийн. Бас ийм сайн дурын association. Тэдний нэг хүн US Exchange Alumni-тай холбогдоод бас ийм Global Exchange Network гэдэг олон улсын төрийн бас байгуулсан байна. Тэгээ би болохоор одоо тэрнийх нь East Asia-гийн leadership team-д н ороод сонгогдоод бас ажиллаж байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн жилээс эхлээд яг төлөвлөгөө боловсруулж эхлээд энэ жил бол 4 сард Энэтхэг улсад Global Summit бүр олон улсын дэлхийд даяарх association-ы гишүүдийг цуглуулсан айгуу том summit зохион байгуулахар төлөвлөлөө. Америкийн засгийн газраас нэг 10 орчим мянган доллар, том доноруудаас 250 мянган орчим долларын санхүүжилт босгоод маш том ийм Global Summit хийх гэсэн чинь нөгөө COVID-19 цар тахлын улмаас одоо ингээ хойшлуулад байна. Тэгээд ерөнхийдөө Масагийн маань ажилласан шүү. Global төвшөнд гаргах илүү regional бас төсөл юу хийж болохоор байна гэх тал дээрээс харж байгаа. Тэгээд нэг цар тахалт усгаар дараа жилээс нэг юм сонсогдох байх гэж найдаж байна тийм. Яг дотооддоо ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа вэ? Өөрөө санаачилж гаргасан төсөл байгаа юу? Маса дээр бол яг individually өөрөө гаргасан гэх юм байхгүй. Бид нэр бөөндөө яг жилийнхэн төлөвлөгөө гаргацсан. Энэ жил уулна COVID-19 гараагүйсэн бол айгүй завгүй төлөвлөгөөтэйсэн бид хөдөө орон нутгаар явах бас нөгөө бүсийн те Зүүн Аз намхан талын бүсийн чуулган зохион байгуулах ажил Масагийн урд байсан. Бас mentorship program хийх те нэлээд завгүй байхаар байсан боловч одоо ингээд ажлууд маань жоохон хойшлогдоод онлайн хэлбэрчилжээд явж байна. Манай подкастын уламжлал болгон тавигддаг асуулт байдаг л да. Манай дараагийн дугаарын зоч нартай хэнийг өрмөр байна? Америк төгсөж байгаа хэвээр. Манай Масагийн өмнөх 2 boarding шүү. Баясгалангийн онон гэд найзыгаа өрмөр байна. Онон болохоор Yale сурч исэн Америкийн нэгдсэн улсад. Одоо болохоор Gates Cambridge Scholar гэд Cambridge-ийн сургуультаас сурч байгаа. Тэгэхээр маш арвин туршлагатай Масагийн хувьд ч тэр бас Америк болон Англид суралцж байгаа туршлагаасаа хуваалцах өргөн мэдлэгтэй айгүй нөө өөрийнхөө мэрэгчлэр маш сайн мэрэгсэн бол ус өвчин байгаа. Ямар мэрэгчлэр мэрэгсэн бэ? Байгаль орчны чиглэлээр ажилладаг юм байна. Тун сонирхолтой зочин болох юм шиг байна. Маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн танд баярлалаа. Цаашдаа ажил үсч чинь өндөр амжилт хүсье. Баярлалаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдох хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.